сэдвт өгүүлэл шалгарч цом 3 сая төгрөгийг гардан авсан байна. Бүгд хамтан энэхүү бүтээлийг бичсэн эрдэмтэн багшлаа баяр хүргэе. Ингээд шагналыг гардуулах хэмээн та бүхнийг гүн хүндэтгэл халуун дотны алгадчтанд ор Монгол Улсын их сургуулийн захирал доктор Төмөр Батар таныг энэ тайзнаа хүндхэн өрж байна. Мөн эрдэм шилжилгээ хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал доктор Лодар Авсал таныг энэ тайзнаа хүндхэн өрж байна. Ингээд та бүхнийхээ өмнө 2018 оны шилдэг судлаач Шилдэг ухааны сургуулийн биологийн техникийн профессор Болдгив таныг хүндхэн өрж байна. Бүгд хамтдаа халуун дотор угтаалцгаая. Таны эрдмийг ажил амжилтсая. За таны хүндэтгэлийн микрофоноор өрж байна. Баярын сэтгэлээс олцноо. Энд хүрэлцсэн ирсэн төрийн түвшээд их сургуулийн эрдэмтэн мэргэн багш нар, их сургуулийн оюутнууд, судлаач нар, эрдмийн хамт олонд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж байгааг минь хүлээн авна уу. Тэгэхээр надад цаг 30 минут байгаа үстэй тийм ээ. За цаг 30 минут байхгүй 77 минут байхгүй. Тэгэхээр ингэх юм байна. Тэгээд энэ 10 дахь шагналыг бол гардаж авчихдаа баяртай байна. Энэ бол уламжлал болоод ингээд олгогдож ирсэн их нэр хүндтэй шагнал мөсийн багш судлаачдын одоо бас харж байдаг, хүлээж байдаг ийм шагналуудын нэг болсон гэдэгт би бол итгэдэг. Тэгээд сүүлийн хэдэн жил бол миний оролдож яваа судалгааны чиглэл бол их сургуулийг бол эрдэм хэмжилгээний дэлхийн одоо элит газрын зураг гэж байдаг бол тэр газрын зурган дээр гаргаж тавьсан, гаргаж баталгаажуулсан гэдгийг бол хэлхийг хүсэж байна. Тэр дотроос бол энэ ажиллаараа бол би юу хийхийг хүсэж байгаа вэ гэхээр 2013 оноос Монгол Улсын их сургуулиас эхлэн түүчил чигдэж ирсэн. Тэгээд боловсролын шинжилгээний энэ үйл явц үндсэндээ бол салбар дундын хамтын ажиллагааг дэмжсэн, салбар дундын судалгааг явуулах нөхцөл бололцоог бүрдүүлж өгсөн ийм өөрчлөлт байсан шүү гэдгийг өөрийнхөө оролцож яваа судалгааны үр дүнгээр харуулахыг хүссэн. Энэ судалгаанд бол маш олон салбарын хүмүүс хамтарч оролцож байгаа. Тийм учраас би энд бас тэр хүмүүстэй талархал илэрхийлэхийг хүсэж байна. Шинжлэх ухааны сургуулийн антропологи, археологийн техникийн зөвлөх профессор Төмөн багш, Улаанбаатар их сургуулийн техникийн эрхлэгч профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Эрдэнэбаатар багш, тус сургуулийн багш Мижид Дорж, за тэгээд үндэсний түүхийн музейн эрдэм хэмжилгээний секторын эрхлэгч Баяр сайхан, за тэгээд миний докторант бөгөөд найз ундрах бол гэх мэтийн хүмүүсийн ажил хамтарч оролцсон та бүхэндээ баярлалаа. 20 он бол одоо энэ хүн төрөлхтний тооллоор бол өндөр жил болох байх гэж төсөөлж байна. 2 дугаар сарын 1 илүү хоногтой. Энэ өндөр жилдээ Монгол Улсын их сургуулийн ажил хөдөлмөр эрдэм судлал бүхий л одоо үйлсэн өөдрөг байж дэвжин хөгжихийн ерөөлийг өөдөн дэвшүүлье. За баярлалаа. Баярлалаа.